За сайн байна уу? Цаг үеийн байдал геополитикийн том дүгнэлтүүдийг сонирхдаг үзэгчдэд зориулан сүүлийн 2-7 хоногийн дэлхийн товч томыг хүргэе. Эхний мэдээ. Англи улс төрийн хямралд орон Зеленскийг улайран дэмждэг барууны нэгэн улс төрч болох хөдөлмөрийн намын сайд Keir Starmer огцрох хэсгтэрээ туллаа. Ер нь Зеленскийтэй гар ирсэн болон огцордог гэсэн хошигнол 1-2 жилийн өмнө гарч ирсэн юм. Украиныг дэмжсэн барууны олон удирдагчийн хооронд солигдсон. Өнгөрсөн хэдэн жилд Английн хэдэн ч ерөнхий сайд солигдовдоо хэдхэн жилийн дотор Англи хүчний ерөнхий сайд солисон. Одоо тэгтэл Keir Starmer-ийн байдал хүнд болж эхэлжээ. Британий улс төрд нэгэн тогтсон зүй тогтол байдаг. 7 хоногийн турш тодорхой үйл явдлууд өрнөсний дараа амралтын өдрүүдээр улс төрчид хоорондоо зөвлөлдөж нөлөө бүхий хүмүүс уулзцаадаг. Түүний дараа ажлын эхний өдөр гэх нөхцөлөд тогтворчих юм уу эсвэл хямрал цааш үргэлжлэх үгдэн тодорхой болдог юм. Хэрв хямрал нүүрлвэл ерөнхий сайд маш хүнд байдалд ордог бөгөөд өнөөдөр Starmer яг ийм нөхцөл байдалд ороод байна. Англид сая орон нутгийн сонгуул болсон бөгөөд Английн улс төр 7-10 жил ноёлсон хөдөлмөрийн нам, консерватив нам хоёрын хэн ч хилт ялж чадсангүй. Харин ч Англи орныг англичуудад гих үзэл бодолтой эх оронч үнцэрэг үзэлт Reform UK хөдөлгөөн богино хугацаанд эрс хүчрэгжин орон нутгийн сонгуульд хамгийн том байр суурь эзэлсэн нь Английн улс төрийн элитүүдийг шоконд оруулад байна. Тус намыг Англиг Европын холбооноос гаргахыг уриалан Brexit хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэн Англиг Европын холбооноос гаргаж чадсан Найжел Фараж үндэслэн байгуулсан юм. Энэ хөдөлгөөн Англид сүүлийн жилүүдэд гадны цагаач нар дэндүү ихээр цагаачлан ирж англичуудын амьдралын өнгө аяс уламжлал соёлыг алдагдуулж байгааг эсэргүүцсэн байгуулагджээ. За ингээд Reform UK нам орон нутгуудад гинтийн том ялалт байгуулсны дараа Keir Starmer кабинет дотроо төлөвлөж байснаа зогсоон арга хэмжээ авч EV-ийг сахихаас аргагүй түрв. Уг бол огцроход хүрэх болно. Гэхдээ тэр улс орныхоо санхүүгийн тусгаар тогтнолын эсрэг хачин зүйл хийж байсан Gordon Brown-ыг дэлхийн санхүүгийн тусгай элчээр томилох хачин шийдвэр гарган сонгогчдод гайхшруулад байна. Gordon Brown өмнө нь Их Британий алтны нөөцийн дийлэнх хэсгийг зах зээлийн ханшаас доогуур үнээр зарж улс орноо алтны хомсдолд оруулж байсан түүхтэй зартай этгээд. Мөн 2008-аас 2009 оны хямралын үед банкудад санхүүгийн тусламж үзүүлсэн нь одоо хүрт хөдөлмөрийн намын сонгогчдын дунд нэр хүндгүй маргаантай алхамд тооцогдсоор байна. Түүнчлэн Gordon Brown өмнө нь 2010 оны сонгуульд хөдөлмөрийн намыг удирдан орж түүхэн ялагдал хүлээж байсан тул түүнийг эргүүлээ авчирсан нь Starmer-ийн байр суурийг бэхжүүлэхгүй нь тодорхой юм. Амралтын өдрүүдэд хөдөлмөрийн намын парламентын бүлгийн гишүүд босож Starmer-ыг огцруулахыг олон нийтэд уриалсан. Нам доторх Tony Blair-ийн фракцийнхан Keir Starmer-ийн эсрэг хувилдаан зохион байгуулж байгаа нь тодорхой болж байна. Английн хөдөлмөрийн нам дотор өрнөж буй энэхүү тэмцэлийг ойлгохын тулд гэхдээ нэг зүйлийг анзаарч харах хэрэгтэй. Тус нам доторх фракцууд үзэл бодлын хувьд ихээхэн зөрүүтэй мэт харагдавч ачир дээр цөмөл глобалистууд байгаа юм. Хэрв Keir Starmer-ыг унган өөрийн фракцийн үнийг ерөнхий сайд болгох юм бол Blair-ийн фракцийн эрх мэдэлд очих бөгөөд Tony Blair хөдөлмөрийн намын хөшгөний арын нууц ноёнтон болох нөхцөл байдал бүрдэх ажээ. Keir Starmer-ийн хувьд бол тэр улс төрийн алсын хараагүй тодорхой үзэл бодлого нэгэн байсан юм. Түүний цорын ганц анхаарал хандуулдаг зүйл нь Украин төсөл нь байв. Дотоод асуудал анхаарахаас илүүтэй Оросд занал хэлж том мэдгдлүүд хийж Украиныг дэмжин элдв пуужин зэвсэг Украинд нийлүүлнэ тэр бүхэл цэргийн илгээн гэж мэдэгддэг байлаа. Ийхүү Английн хөдөлмөрийн намынхан дотроо талтсан ерөнхий сайдаа унган өөр нэг томилохоор хөлөө жилтж байна. За өнгөрсөн 7 хоногийн дэлхийн хамгийн том үйл явдлуудын нэг нь Трамп Ши Жинпин хоёрын Бээжинд болсон дэд хэмжээний уулзалт байлаа. Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд 2 хоног айлчилсан бөгөөд энэ айлчлал хоёр орны харилцаанд ямар нөлөө үзүүлэх нь олонний анхаарлыг ихээхэн татсан. Энэ уулзалтын цаад хамгийн гол сэдэв нь Америк Иранд хүнд байдалд орсноосоо болоод бидэнд туслаач хэмээх Хятадаас тусламж гуйсан явдал байлаа. Тэд Хятадаар дамжуулан Иранд нөлөөлүүлээ Ормузын хоолой нийлэх санал тавьсан юм. Гэлэгч Хятад уг хоолой нэгдэх хэрэгтэй гэсэн өнгөц мэдгэл гаргаснаас биш Иранд бодиттой шахалт үзүүлэн нийлэх сонирхол байсангүй. Харин ч эсрэгээр нь болж байна. Америк ерөн сүүлийн жилүүдэд Хятадд янз бүрээр шахалт үзүүлж байгаа ч Хятад улс Трампын төсөлж байгаа шиг хүнд байдалд ороогүй байна. Бээжин, Бразил болон Оросоос асар их хэмжээний газрын тос импортлж байгаагаас гадна Иранаас ч тодорхой хэмжээгээр авсаар байгаа юм. Түүнчлэн Хятад улс сүүлийн үед газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнээ өөрсдөө гадагшаа экспортлж эхэлсэн нь тэдний эрчим хүчний салбар харьцангуй тогтвортой байгааг харуулна. Хятадууд Оросоос газрын тос шингэрүүлсэн байгалийн хийг асар их хэмжээгээр маш шуурхай тээвэрлэн авах боломжтой бөгөөд үүний тулд заавалчгүй Монголын газрын нутгаар хоолой тавих шаардлагагүй. Хятадын асар том танкерын флот үүнийг далаагаар тээвэрлэж чадах тул Бээжин түл шатхууны хямралыг урт удаан хугацаанд ямар ч хохирлгүйгээр давж чадна.
Түүнчлэн Хятад улс Иранд ил тоо зэвсэг нийлүүлэх шаардлагагүй бөгөөд Пакистаны сувгуудаар дамжуулан санхүүжилт болон өргөн эрхлээний бараа бүтээгдэхүүнээр Ираныг хангаж, харин цэрэг техникийн тусламжийг үзүүлэх ажлыг Оросын талд даатгах тактик баримталж байна. Хятадын удирдлагууд Америк Иранд гацаанд орох нь бидэнд ашигтай хэмээн тооцоолж байна. Тэгснээр Америк 1970-аад оны Вьетнамын дайны үеийнхтэйгээ төстэй байдалд орох бөгөөд тухайн үед Америк Вьетнамд мухардалд орсон ба үүнээс шалдаа буун ичгүүртэйгээр ялагдан гарахгүй тулд арга буюу Хятадтай дипломат харилцаа тогтоож Ричард Никсон, Хенри Киссинжер нар Бээжинд ирж байсан түүхтэй. Өнөөдөр ч Америк Иранд хямралд орон гацсан бидэнд ашигтай гэж Бээжин харж байна. Ер нь ажиллаж байхад Хятадын дипломат арга барил Оросынхоос эрс өөр байгаа юм. Оросод олон нийтийн өмнө маш илдэг мэдээлэл хийдэг боловч хөшгөний ард хатуу байр суурь баримталдаг бол Хятадд олон нийтийн өмнө хатуу мэдээлэл хийдэгч бичлсэн уулзалтууд дайсагнсан хандлага гаргадаггүй. Гэхдээ тэдний нийлдэг занг сул доройн шинж гэж андуурч болохгүй. Товчондоо Трамп Хятадаас хоосон буцлаа. Трамп Хятадд ирэхдээ бүх үзрэг гартаа атгсан ирж Хятадыг атгаж бууга харуулan бараг л Ши Жинпинийг өмнөөс сөгтөхийг хүсэж байсан юм. Энэ ч үүднээс тэр Венесуелийн газрын тусыг хяналтандаа авч дараа нь Ираныг хааж боож сөхрүүлж Оросд Путинийг суудлаас нь зайлуулан устгасныхаа дараа Хятад тэрийн өөрийн сүр хүчийг гайхуулан нударгаан үнсүүлэх зорилготой байлаа. Оросын газрын тосны үйлдвэрүүд Украины пуужингуудад сүрэн устж Венесуелээс болон Иранаас авдаг газрын тос нь хаагдсанаас болоод Трампыг ирэх үед Хятад санхүү эдийн засгийн хүнд байдалд орон иргэдэн бослого үүмэн гарган Трампыг аврагчаа гэж баярлан ухтана хэмээн барууны Ньоконо төсөөлж байв. Гэвч ердөөч тийм юм болсонгүй. Дунд сургуулийн хэдэн хүүхдэл туг дарцаг барьж угтсан болохоос биш Трамп ирж бүх Хятадууд төдийлөн тооссонгүй. Тэгээ зогсохгүй Хятадууд Трампын айлчлалыг Тажикстаны ерөнхийлөгчийн айлчтай давхцуулан Америкийг төдийлөн ойшоохгүй байгаагаа далдуур илэрхийлсэн юм. Трамп уг нь Хятадд ирээд та нар Тайваныг зүгээр орхи, Хятадын зах зээлийг Америкийн санхүү үйлдвэрүүд тэр бомтнуудад нээ. Бидний тулах тоглоомын дүрм журмыг хүлээн зөвшөөр гэж зөвшөөрүүлэн асар их буулт хийлгүүлэн лаг том хилцээрт гарын үсгэх зуран үүнийг Америкийн ард түмэнд бид авгаа том ялалт байгууллаа гэж зарлах зорилготой байлаа. Гэвч эдгээр зорилгынх нь аль нь ч биелсэнгүй. Түүнийг Хятадд хөл тавиагүй байхад Хятадын гадаад яамны төлөөлөгчд Тайван бол манай нэг хэсэг, бид Тайваны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, ойрхон дорнодын асуудлыг энхийн замаар шийдэх ёстой гэсэн мэдгдлүүд хийсэн бөгөөд энэ нь хилцээрт Хятад ямар байр суурьнаас оролцох гэж бүгд илэрхийлсэн буулт хийхгүй гэдгийг мэдгдсэн тохио байв. Ийхүү бүтлгүүцэндээ Америкийн төлөөлөгчид онгоцондоо сун Америк руу буцахын өмнө Хятадын талын өгсөн бүх бэлэг сэлтийг хогийн савндхийн Хятадаас бид юу ч авахгүй гэдгийг илэрхийлэн хайж ниссэн ба энэ талаараа сошиал цацсан нь Америк Хятадын дайсагнал цааш үргэлжлэх гэж бүгд илэрхийлсэн тохио болсон юм. Трамп ч мөн онгоцондоо суусны дараа өөрөөс нь уулзалтын үр дүнг асуусан сурвалжлагчийг загнан уурлсан нь тэр энэ уулзалтаар ямар үр дүнд хүрснийг харуулах битцээ. Ши Жинпин харин шуутхан Америк Хятад хоёр хамтруул хожин дайсагнал хойлоо алдна шүү гэдгийг Трамптай уулзах үедээ шуутах хэлсэн юм. Энэ зур Америкийн стратегч Ньокон үзэлт Роберт Каган Атлантик сэтгүүлд Иран руу хуурай замаар цэрэг оруулах хэрэгтэй тухай нийтлэл бичсэн нь олон улсын харилцааны шинжээчдийн дунд дуйлан тавьж байна. Роберт Каган Украин төслийг хэрэгжүүлэх технологи үзүүлэн Евромайдан жагсаал үүмэний үеэр Бов Шов тарааж явсан Виктория Нуландын нөхөр юм. Тэдний дараагийн гол санаанд магтж байгаа газар Иран болоод байх шиг байна. Каганы энэхүү нийтлэл маш аюултай тохио юм. Нийтлэлдээ тэр Америк өнөөдөр геополитикийн маш том бооцоо тавиад байна. Энэ тэмцэлд Америк ялагдвал энэ нь дэлхийн глобалист неолиберал системд асар том хохирол болж хувирна гэж бичжээ. Энэ үднэс тэр Америк Иранд хэрхэвч ялагдаж болохгүй бөгөөд Ираныг сөхрүүлэхийн тулд хуурай замын бүрэн хэмжээний дайралтын Иран руу цэрэг оруулах хэрэгтэй. Одоо бидэнд ухрах зам байхгүй гэж ярьж байна. Улмаар тэр Америкийн ард түмэнд энэ дайнд бид Америкчуудын амь нас эдийн засгийн хохирол амсгад бэлэн байх хэрэгтэй гэж уриалж байна. Товчхондоо бид цааш дайтах хэрэгтэй, бидэнд ухрах зам байхгүй гэсэн мессежүүдийг Вашингтоны улс төрийн хүрээлэл эхэнд Ньокон үзэлтнүүд сурталчилж байна. За дараагийн сэдв Оросын эсрэг хориг арга хэмжээнүүд. Европын холбооны Кая Канс тэргүүтээ улс төрчид манай хойд хөрш Оросын эдийн засаг сүрлийн ирмэгтэрээд байгаа тул одоо хориг арга хэмжээгээ улам чангатахад цохилт өгөх хэрэгтэй. Оросын эдийн засаг яг сүрэх гэж байна хэмээн ярьж байгаа ч энэ нь бодит дүгнэлт гэхээс илүү хийх хоосон фантаз хүсэл нь бололтой. Учир нь манай хойд хөршийн эдийн засгийн сүүлийн үеийн топ баримтуудыг харуул үнээс төсөөр дүр зураг харагдаж байгаа юм. 26 он гарсан дараа 1-2 дугаар сард Оросын эдийн засагт уналт ажиглагдаж байсан ч 3 дугаар сард мэдгэдэггүй сэргэв. Путин эдийн засгийн сайд Максим Решетниковтой уулзалт хийх үеэр Оросын дотоод нөхцөл байдлын тухай сонирхолтой топ баримтууд зохигдлоо. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Оросын иргэдийн бодит орлого тасралтгүй өсөж,
худалдаа авах чадвар нь хадгалагдаж чадчихжээ. Харин үүнтэй харьцуулахад ямар ч дайнд өртөөгүй байгаа, хинт ч дрондуулаагүй байгаа хэрнээ манай улс л ёстой дэлхийн хямралын сургаар дампуурч махны үнийн алдан болохоо болж байхад дайн хийж байгаа Орос орны дотоодод байдал хэвэн байна. Оросд хүнс хоолны элбэг түүхээ түнш чадахгүй эрчим хүчний үнэн өссөнгүү зөв зүгээр. Харин тэгтэл манайх яаж байна? Арай л дэндүү байна. За ингээд буцаа Оросын сэтгэв рүүгээ орё. Ийхүү барууны бүхэл хэвлүүдээр болон манай иг25 телевизэн мэдээнийхэн барууны их сурвалжийг иш татж байгаад л Орос одоо эзэмүүдгүй дампуурхны бүх колонк нефтийн үйлдвэрээр дрондуулж устгуулан сүрч байна гэсэн мэдээг сүүлийн хэдэн жил байнга л мэдээлж байгаа ч Оросын байдал тогтвортой байна. Барууны телевизүүд хэвлэлүүд Оросын ард түмэн Путины бодлогыг эсэргүүцэж байна гэж сурталхуулаад тараахыг оролдож байгаа ч зарим бизнесмэнүүд нь стресстэй байгааг эс тооцвол Оросд байдал хэвэн байна. Дайн хийж барууны бүх улс хориг тавиад байхад Оросын дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 20% давлаа. Оросын эдийн засаг тодорхой хүндрэлүүтэй тулгарч байгаа ч үйлдвэрлэгч улс болохоор цаанаа өөр байдаг бололтой. Барууны хориг 4 жил үргэлжлэж буй хэрнээ Оросд бодтой хохирол учруулж чадаагүй байна. Хамгийн гол нь Орос улс өөрөө үйлдвэрлэгч улс бөгөөд экспортлогч улс. Оросууд Toyota шиг машин үйлдвэрлэдэггүй байж болох ч ямар ч байсан Ниватай хүмүүс. Өөрсдөө ачааны машинаа онгоцоо нисдэг тэргээ үйлдвэрлэдэг, өөрсдөө танка үйлдвэрлэдэг, бууга хийдэг, тэр бүхэл сансрын пуужин үйлдвэрлэн Америкчуудад зээлээр хэрэглүүлэн сансарт нисэд буучдахгүй байсан Америкийн сансрын нисгчдийг дэлхийд буцааж авчирч өгсөн юм. Орос бол үнэндээ л хүчрэг байна. Үнийг хэлэхэд хоёр хүчтэй бас заримдаа хатаархмаар л болох юм. Дэлхийн мэдээ тоймгийн үзээ явж байгаа хэд бол үнэхээр бодлоготой супер байгаа нь харагдаж байна. Оросыг яаж ч муулаа гэсэн, Украиныг яаж ч магтлаа гэсэн фронт төр байдал шал өөр байна. Оросын иргэдийн амьдрал хямралаас болоод өнгөрсөн хугацаанд лав дампуурсангүй. Харин ч эх оронч үзэл нь улам нэмэгдэж ингээд бид яагаад 70-80-аад онд баруунтай зөрчилдөж байсан бэ гэдгийг шинэ үдээр харж түүхийг шинээр ойлгосон шинэ үеийнхэн төрж байна. Оросын эдийн засгийн сайд Максим Решетниковын дурдсан хамгийн сонирхолтой үзүүлэлт бол Оросын эдийн засгт хөрөнгө оруулалтын хэмжээ нь өссөн байдал юм. Өмнө нь Оросд хөрөнгө оруулалтын түвшин туйлын доогуур байсан бөгөөд жишээлбэл 2000-ад оны дунд үед дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 11% хөрөнгө оруулалт эзэлдэг байв. Тэгвэл эдүгээ энэ үзүүлэлт 2 дахин өсөжээ. Одоо зээлийн хүүнд буурч байгаа бөгөөд жил хагасны дараа эдийн засгийн өсөлт нь 2% давна гэж Оросын эдийн засгийн яамд хамгаалж байна. Ингээд юу болвоо? Барууны бүх улсууд нийлэн Оросд хориг тавьж Оросоос юу ч авахгүй гэж саад хийсэн ч Оросын эдийн засаг дампуурсангүй. Оросын үйлдвэрүүд үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж компаниуд нь өндөр ашиг олсоор байна. Гэтэл барууны хориг арга хэмжээний нэг өгөөтэй зүйл нь барууныхны хориг арга хэмжээний үр дүнд Оросд бий болсон баялаг, Оросоос олсон мөнгө гадагшаа урсгал хооронд Оростой үлддэг болсон бөгөөд энэ нь Оросын эдийн засаг сайнаар нөлөөлжээ. Ердөө 5 жилийн өмнө Оросын компаниудын олсон асар их мөнгө гадагшаа урсаж Европ руу, тэр дундаа Лондонд үйл хөдлөх хөрөнгө болох юм уу газрын дунд тэнгисэрэгт тансаг вилла харьж болон хувирдаг байв. Гэвч барууны хоригуудын улмаас баруунд очих юм бол хөрөнгө мөнгө хураалгах вэ гэсэн айдсаасаа болоод Оросын баячууд хөрөнгөө гадагшаа явуулахын оронд Оростой үлдээж эдийн засгт эргэн хөрөнгө оруулалт болгон хувирахыг илүүд үздэг болов. Үүний дунд Оросын эдийн засаг улам хурдтай өсөх нөхцөл бүрдсэн байна. Мэдээж байдал ийм байгааг Европын холбооны улс төрч тогтоолж харахгүй байгаа бөгөөд дараагийн хоригоо тавих юм бол Оросын эдийн засаг жинхнээсээ сүрнэ хэмээн итгэсээр одоо 21 дахь багц хоригоо тавихаар толгоогоо гашилгаж байна. Энэ удаа тэд Оросын газрын тос эрчим хүчний тээвэрлэлтийг боомлох зорилгоор сүүдрийн флот буюу Shadow Fleet-ийг нь хааж боохыг хүсэж байгаа ч энэ тэмч амжилттай хэрэгжиж чадахгүй болов. Учир нь Британий ерөнхий сайд Keir Starmer Британийн далайн хилд нэвтэрсэн Оросын усан онгоцуудыг бид хураан авна шүү гэж мэдгдсэн ч Оросын 238 хүлэг онгоц Британий усан замыг ямар ч заадгүй дайран гарчжээ. Эдгээр танкеруудыг Оросын байлдааны усан онгоцууд болон байлдааны шумбагч онгоцууд дагалдан хамгаалж явж байсан тул Англи улс том мэдгдэл хийсэн ч яс юм дээр Оросын усан онгоцуудыг зогсоон баривчил зүрхлээгүй байна. Оросын эдийн засгийн яамны мэдээллийг харах юм бол Оросын эдийн засаг өнгөрсөн 10 жилийн дотор 20% өсөжээ. Улмаар Оросын эдийн засгийн орлогын хэмжээгээр дэлхийн топ 10 улсын тоонд багтсан байна. Оросд инфляцийн түвшин цаашд буурч эдийн засгийн тогтворч хандлагатай байгаа бол Их Британд инфляц тууштай өссөөр байна. Манай улсад ч мөн адил инфляц зам алдаж байна. За одоо Украинд юу болж байгааг харъя. Украинд улс төрийн дотоод тэмцэл хурцтмал байна. Украиний ерөнхийлөгч Володимир Зеленский хамгийн ихтэй хүн гэгддэг Андрей Ермак баривчлагдсан нь Украиний эрх баригчдын дунд томоохон хямрал үүсч буг хилчилж байна. Украиний инх тайвны тухай томоохон хэлцээрүүдэд оролцож байсан тэрээр Алтан жоорлон, Mind болон Firepoint зэрэг асар том авилгын дуйлаанд нэр холбогдож албан тушаалаас хусуулсан ч Зеленскийн гол шийдвэрүүдэд нөлөөлсөөр байсан юм. Тэр өнгөрсөн оны хүртэл Зеленский ерөнхийлөгчийн тамган газрын дарга албан тушаалыг хашсан. Түүнийг өнгөрсөн үйл огцорсны дараа
Энэ оны ихэр Украины тагнуулын дарга Кирилл Буданов түүний оронд Зеленскийн тамгын газрын дарга болсон юм. Саяхан Ермак олон сая долларын хэрэгт буруутгагдсан 60 хоног саатуулгад шийдвэр сонсоод байна. Энэ баривчлага Украины цэргийн салбарт авилга асар их газар авсныг харуулна. Дуулианд холбогдоод байгаа Firepoint гэж юу вэ? Энэ нь Украины дрон үйлдвэрлэгч компани бөгөөд Европын холбоос Украинд буцалтгүй тусламж болгон илгээсэн асар их мөнгийг хүлээн аваад эргээд Зеленскийн ойрын хүрээлэхэн дунд тэр дундаа батлан хамгаалахын сайд асан Алексей Резников болон Ермак нарын халаасыг зузаатгаж байсныг Украины авилгын эсрэг байгууллага тогтоон Ермакийг ялсан байна. Яагаад энэ дуулиа өнөөдрийн дахин босч ирвэ гэсэн асуулт мэдээж тавигдах болно. Энэхүү авилгын эргийг сөхөж Ермакийг баривчсан гол байгууллагууд нь Украины авилгатай тэмцэх газар болох НАПО болон Украины авилгын эсрэг тусгай прокурорын газар болох САПО нар юм. Гэхдээ эдгээр нь ясам дээр барууны орнуудын заавраар тэр дундаа Америк элчин сайд Европын холбооны удирдлаганд ор үйл ажиллагаа явуулдаг газрууд юм. Геополитикчдийн үзэж бугаар Ермакийг баривчсан Европын холбооны зүгээс Украины удирдлагад тэр дундаа Зеленскийд өгж буй сануулга бололтой. Зеленскийд сануулга болсон хоёр үндсэн шалтгаан байгаа жишээ. Тэр Донбассаас цэргээ татчих, Путинтэй инхэн хилцээр хийчих гэсэн Вашингтоны шаардлагыг биелүүлэхгүй гүйцэтгэж байгааг анхааруулсан бололтой. Нөгөө шалтгаан харин Европын холбооны гишүүнчлэлтэй холбоотой юм. Сая өнгөрсөн сард буюу 4 сарын 26-нд Кипрт болсон уулзалтын үеэр Зеленский Украин улсыг Европын холбоонд хүргэвчилсэн журмаар нэн яаралтай элсүүл гэсэн шаардлага Европын холбоонд тавихад энэ шаардлагыг Европын гол улсууд эсэргүүцсэн бөгөөд хилцгээс эрс татгалцсан. Үүнд Зеленский маш их бухимдсан баян нь Европын элитүүд болон Киевийн хооронд томоохон ангал үүсгэж үл ойлголцол үүсгэсэн юм. Ингэж байтал Европын холбоо Украинд амсан 90 тэрбум еврогийн зээл олгохоос өмнө Украинаас санхүүгийн хяналтад шангахыг шаардсан бөгөөд өдгөө энэхүү авилгын дуулаанд дэгдэж байгаа нь Европын холбоо өгж буй мөнгөнийхөө зарцуулалтанд бүрэн хяналт тогтоох гэсэн арга бололтой. Гэхдээ энэхүү баривчлага Зеленский шахалт үзүүлэнгээ түүнийг өөрсдийн хамгаалтанд оруулж өөрсдөөс нь хамааралтай болох тактик бас байж болох юм. Сүүлийн үед барууны хэвлэл мэдээлэлээр Зеленскийн талаар таагүй мэдээлүүд ихээр цацагдан түүний нэр хүнд баруунд хурдтай унаж байна. Тухайлбал Такер Карлсны Юлия Мендэлтэй хийсэн ярилцлага Зеленскийн PR-т том цохилт болсон юм. Юлия Мендэл бол Зеленский анх 2019 онд ерөнхийлөгчөөр сонгогдсны дараахан түүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Зеленскийн багийн хүн юм. Юлия өнгөрсөн 7 хоног Такер Карлсны нэвтрүүлэгт оролцсон цаг гаруй ярихдаа Зеленскийн тухай тун шүүмжлэлтэй олон зүйлс ярьсан юм. Нөгөө талаар Firepoint-ын дуулааны цаана дроныг хэн үйлдвэрлэх вэ, хэн мөнгө авах вэ гэсэн захиалгын зөрчил байгаа бололтой. Украинд нийлүүлж буй дроны нэлээд их хувийг Европын орнуудад үйлдвэрлэж байна. Тэгтэл бид л гол ажлыг нугалж байж яагаад Украинд мөнгө өгч ашгаа тэдэнтэй хуваалцах ёстой юм бэ? Бид өөрсдөө үйлдвэрлээд мөнгө өөрсдөө авах ёстой гэсэн мөнгөн урсгалыг хаашаа хэн рүү чиглүүлэх тухай талцалт явж байж болцсохгүй юм. Ийхүү Киевт авилгын дуулаанд дэгдэж байх зур Германы батлан хамгаалах сайд Борис Писториус Украинд айлчлалхийн дрон худалдаа авалтын тухай мөнгө зарцуулалтын тухай ярьсан нь зүгээр нэг тусламжийн тухай биш байлаа. За одоо Украины фронт дээр байдал ямар байгааг харъя. Ялалтын баярын үеэр 3 өдөр гал зогсоосон дараа фронт дээр дахин байдал ширүүлсэн. Украины зүгээс Оросын нутаг дэвсгэрлөө нэг өдөр алгасаад л 200 гаруй дрон харваж байгаа бол Оросод дрон болон Путиний хүчтэй цогцлтуудыг ар араас нь Украин руу хийсээр байна. Барууны хэвлэл мэдээлэлүүд фронт гацаанд оржээ гэж ярихыг оролдож байгаавч санаачлаг Оросын талд байна. Украин бид Оросын олон 10,000 цэргийг тогтмол устгаж байна гэсэн худал мэдээлэл цацж байгаач бодит байдал дээр санаачлаг Оросын талд байгаа бөгөөд Оросын давуу тал улам тодорхой болж байна. Ирэх намар хэд Оросын харин Донбассыг хяналтандаа бүр авах хандлагатай байгааг Financial Times сэтгүүлд онцлон дурджээ. Украин улс Оросын эдийн засаг дэд бүтцэд хохирол учруулан бензин шатхууны нийлүүлэлтэд тасалдал үүсгэн Орос дүүмийн самуун гаргахыг зорж байгаач үр дүнд хүрч чадаагүй байна. Үүндээ Украин болон Европын тагнуулын төв газар стратегийн үр ашиг багтаа зүйлсийг дрондож, Пужин дроны нөөцөө барсаар байгаа нь тэд фронт дээр Оросыг бодиттой ялахын оронд хэвлэл мэдээллийн салбарт ялж давмгайлахыг сонирхож байгааг л харуулна. Өнөөдөр Украины агаарын довтлогоноос хамгаалах систем шахвагдаж, зарим бүс нутагт огт хүрэлцгээ болсныг Украины албаныхан ч хүлээн зөвшөөрч эхэлжээ. Анхаарал татчих буй нэг зүйл бол Оросын тал Украины эсрэг дрон пуужгийн маш том дайралтуудыг хийхдээ шөнө биш, харин өдрийн цагаар хэдэн зуун дроноор цогцолт өгдөг болсон нь Оросын тактик өөрчлөгдөн илүү чангарч байгааг харуулж байгаа юм. Оросын агаарын хүчтэй дайралтаас болоод Украин түр шатхууны ноцтой хомсдол үүсээд байна. Үүнээс гадна Украины арми өөр нэг ноцтой байдалд орж буй нь хүн хүчний хомсдол юм. Сайн дурын цэргүүд хомсдохын хэрэгээр Украины цэрэг татлахын эрчүүдээ гудамжнаас барин фронт руу илгээд хэлбэрчилжээ дуудаж байгаа бөгөөд энэ нь юунд хүргэж бүг ойлгосон залуус цэрэг татлахынхтай тулдан зугтахыг илүү үтсээр байна. Украины арми фронт дээр хүнс хоол нөөцийн хомсдолд орж байгаа бол
Оросын цэргийн нисэх хүчин Украины тэнгэр дэлд давмгайлж байна. Үүний улмаас Украины арми агаарын орон зайн хяналтаа бүрэн алдаад байна. Оросын довтлооны тактик сүүлийн жилүүдэд яг нэг загвараар явж ирсэн. Тэд 4-5 дугаар сард довтлоогоо алгуурхан эхлүүлж зуны саруудад эрчим эрс нэмэгдүүлдэг бөгөөд зуны төгсгөл намрын ихэр томоохон хотуудыг буулгаж авдаг юм. Энэ жилийн хувьд чинь зүү тогтолт автагдаж Донбасс Украины сүүлчийн төрөлт газрууд онхон тодорхой болж байна. Үүний дараа нэг гол асуудал тавигдах нь Донбассыг Орос өөрийн болгосон дараа яах бол гэдэг асуудал юм. Энэ асуудал олон улсын анхаарлын төвд байна. Энэ тухайд гадаадын шинжээчид Орос Донбассыг авсныхаа дараа Одессын зүг давших болов уу хэмээн таамаглаж байна. Тэгэд ч стратегийн үүднээс үзэх юм бол Оросын арми Украины нийслэлд Киевийг гартаа оруулахын оронд түүхэн ач холбогдолтой Одессыг эзэмшилтэд оруулах нь илүү чухал бөгөөд ер нь Украиныг далаад гарцгүй улс болгон өрөх бодолтой ч байж мэдэх юм. Одесс Оросын мэдээлжилч нь Европын холбоон том цогцол болох нь дамжиггүй. Америкийн судлаач тарин Путин Донбассын дараа Украинд илүү хатуу бөгөөд прагматик ультиматум тулгаж болцсохгүй. Үүнд дараах шаардлагуудыг багтааж болцсохгүй гэж таамаглаж байна. Үүнд Украины талд Запорожье болон Херсон мужуудыг үлдсэн хэсгээс зэрэг бүрэн татах. Мөн Оросын хилийн давах бүс нутгуудаас ухрах. Украин НАТОд элсэхгүй гэсэн амлалт өгөх. Мөн Европын холбоонд элсгээс ч бүрэн татгалзах юм. Түүнчлэн Зеленский болон түүнийг тойрон үрэлдэгчдийг огцруулах шаардлага тавигдах байх. Орос улс Зеленскийг Украины хууль ёсны удирдагч гэж огт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан юм. Гэвч иймэрхүү шаардлагыг Зеленский хүлээн зөвшөөрөхгүй нь бараг л тодорхой тул Орос Украины дайн цааш үргэлжлэх бицээ. Гэхдээ бас Оросууд Киев рүү довтлох бэлтгэл хийж байж болцсохгүй талаар Америк хэвлэлүүдэд бичиж байна. Эцэст нь Монголынхоо тухай тоймоос дурдах юм бол хамгийн том нь ерөнхий сайд Улаанбаатарын даргыг халж буй тухай мэдээ болж байна. Улс төрийн тухайд бол энэ халаас сэлгэний тухай асуудал байж болох ч геополитикийн үүднээс харах юм бол дэлхийн хамгийн том эдийн засгуудын хажууд байж Монгол улс яагаад сэвхийтэл үндийг хөгжиж чадахгүй, ард иргэдийн амьдрал хүнд байдал орж инфляц замаа алтан, мах зэрэг өргөн хэрэглээний барааны нөхцөл өсөж байгаа нь байдал буюу манай улсын улс төр эдийн засгийн систем ерөөсөө болохгүй байгааг харуулна. Бүр ужгирсан ноцтой хямрал байтугай бүр сүрлийн замд орчихсон байж болцсохгүй байна. Европтой байлдаж буй Оросд хоол хүн сомстоогүй байхад их тайван буй манай улсын байдал арай л дэндүү байдалд хүрчээ. Иргэд халаасаа шахаж бүсэж хангалж байхад төр нь амьдрал хэрэгтэй хэрэггүй зүйлс засар их мөнгө зарцуулж өрн таран хийж байгаа нь Монголын ирээдүйг тэмч таатай зүг рүү хөтлөхгүй байна. За товчхондоо өнгөрсөн 2-7 хоногт өрнөсөн дэлхийн гол үйл явдлуудын томыг хүргэвэл иймэрхүү байна. Үүгээр энэ подкаст өндөрлөө. Анхаарал тавин сонссонд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.